За сайн байцгаана уу. Хоёр дахь хичээл эхэлж байна. За өнөөдрийн хичээл хоёр дахь цагийн маань хичээл ургамлын дотоод бүтэц, эсийн бүтэц үүргийн талаар гэдэг лекц 2 маань эхэлж байна. За бид нар түрүүн 1-р цагийнхаа лекцэн дээр ургамал судлал гэж юу юм, ургамал гэж юу юм тийм ээ. За ургамлыг хэрхэн судалж ирсэн бэ? Ургамлыг яаж судалдаг вэ? За ургамал ямар ач холбогдолтой вэ гэдэг талаар үзсэн. За ингээд одоо энэ цагийн маань хичээл болохоор ургамлын дотоод бүтэц гэж. За ургамлыг яаж судалдаг вэ гэдэг дээр бид нар ургамлыг бол морфолог анатомийн байдлаар судалдаг гэж ярьсан тийм ээ. Морфолог гэдэг нь бол гадаад хэлбэр төрх нүдэнд харагдах байдлаар судалдаг гэж. Тэгвэл дотоод бүтэц нь бол анатом буюу ургамлын дотор ямар бүтэц бүрэлдэхүүнтэй байдаг вэ гэдэг талаас нь судалдаг. Ийг бол ургамлын анатомоор судална. За ингээд ургамлынхаа анатомоос нь эхлэе. Ургамлын дотоод бүтэц, эсийн бүтэц, үүрэг. Ургамлын дотоод бүтэцийг хамгийн нарийн жижиг хэсгээс нь судалж үзэх нэ. За ургамлын дотоод бүтэцийг ургамлыг судлахын тулд за дотроос нь эхлээд эс, эд, эргэтний тогтолцоо, бие махбод буюу ургамал бий болгох талаас үзэх нэ. Тэгэхээр амьд бие юунаас тогтох вэ? Амьд биеийн оршин тогтнох, амьдралын оршин тогтнох хамгийн жижиг нэгж бол эс юм аа гэж ярьдаг тийм ээ. За энэ талаас нь үзэх. За тэгвэл эс гэж юу юм бэ? Эсийн онол гэж юу хэлэх вэ? Эс нь ямар бүтэцтэй байдаг вэ? Энэ тухай өнөөдрийн хичээл дээр үзэх нэ. За энд ялангуяа бид нар ургамлын эсийн тухай дэлгэрэнэ. За ургамлын эсийн дотоод бүтэц тэдгээрийн үүрэг, үйл ажиллагааны тухай ойлголтыг эзэмшүүлэхэд оршино гэж. За эс гэж юу вэ гэж? Амьд бие бүтэц зохион байгуулалтын үйл ажиллагааны хамгийн жижиг нэгжийг эс гэнэ. За 17 дугаар зууны үед микроскопыг үүсгэн байгуулсан Английн вангуудын нийгэмлэгийн ерөнхийлөгч Роберт Гук гэдэг хүн 1667 онд одоо микроскопыг сайжруулан өсгөж туршиж үзээд үүсний нэмгэн зүслэг хийгээд одоо хус модны үүс ярьж байна тийм ээ. Үүсний нэмгэн зүслэгийг хийгээд тэр дунд хоосон орон зай байхыг харсан. Түүнийгээ бол анх эс гэж нэрлсэн байдаг. За энэ сүгүүдийг Гук эс хэмээн нэрлсэн боловч тэр нь чухамдаа ургамлын эс байсан уу гэдэг талаар үзье. Анх Роберт Гук маань бол тэр хоосон орон зай байхыг хараад эс гэж нэрлсэн бол тэр нь ерөнхийдөө бол эд байсан гэж үздэг. Эд дотор маш олон жижиг эсүүд байдаг. За 19-р зууны ихэнх үед микроскопын хүчин чадал нэмэгдэж за судалгааны аргууд нарийсан гүнзгийрсээр эсийн тухай мэдлэг улам гүнзгийрсэн байдаг. 1825 онд Япуркин эсийн доторх шингэнийг протоплазм гэж нэрлсэн байдаг. 1831 онд Английн эрдэмтэн Браун эсийн хамгийн чухал ертөнцөр бол бөөм юм аа гэж нэрлсэн байдаг. Энэ бүх нээлтүүд нь эс бол ургамал амьтны бүтэцийн анхан шатны нэгж болох тухай төсөөллийг анх бий болгож байжээ гэж. За эдгээр онолуудаас эдгээр нээлтүүдээс харахад бол эс гэдэг юм бол ямар бүтэцтэй байсан байх нь вэ? Эс бол гадуураа бүрхүүлтэй. Одоо тэр Роберт Гукийн хэлснээр бол тэр эсийн гадуур бүрхүүлийг хараад тэнд нэг хоосон орон зай байгаа. Тэрнийг бол эс гэж нэрлэжсэн байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр эс бол гадуураа тийм бүрхүүлтэй байдаг байна. За тэрэн дотор тодорхой хэмжээний шингэн байдаг байх нэ. За тэрийг бол нөгөө протоплазм буюу эсийн шингэн гэж нэрлсэн байна.
За өөрөөр бол одоо амьтны эсийн шингэнийг бол цитоплазм гэж бас нэрлэдэг. За цитозоолч гэж бас ярьдаг. За тэгэхээр ерөнхийдөө бол ургамлын эсийн шингэнийг бол протоплазм гэж нэрлсэн байна. За түүн дотор бол бөөн байдаг. За тэгээд энэ протоплазм дотор бол хамгийн том тод харагддаг нэг эргэтэнцэр буюу одоо органил гэж нэрлэдэг. Энэ органоид харагдсан байна. Тэр нь бол байсан байна. Бөөн байжээ. За ингээд ерөнхийдөө бол эс маань бол эсийн бүрхүүл, эсийн шингэн, бөөн буюу органилуудаас за эсийн оршихуунуудаас тогтдог гэдгийг бол нээж илрүүлсэн байх юм аа. За 1800-ад оны үед бол эсийн нээсэн байдаг байх нэ. За тэгээ эс гэдэг бол ургамал амьтны анхан шатны нэгж юм байна. За тэгэхээр эсийн онол гэж юу юм бэ? Немцийн ургамал судлаач Шван Шлейден гэдэг хоёр хүн эсийн онолыг дэвшүүлсэн байдаг. За тэгээд ерөнхийдөө бол Шлейден нь болохоор 1838 онд эд эсээс тогтдог гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд энэ хүн маань бол ургамал дээр туршилт хийж ургамлын эд бол эсээс тогтдог юм а гэсэн дүгнэлтийг хийжсэн. За үүнтэй зэрэгцээд 1839 онд бол Немцийн амьтан судлаач Шван нь бол за амьтны бүтцийн талаар дүгнэлт хийгээд амьтан муу адил одоо хамгийн жижиг нэгж нь бол эс байдаг юм байна гэсэн дүгнэлтийг гаргаж ирсэн. Эндээс эхлээд 1838-аас 39 онуудад М. Шлейден, Т. Шван Немцийн ургамал амьтан судлаачид хоёр гаргасан эсийн онолыг боловсруулсан байдаг. Энэхүү онол бол 200 жил үргэлжилсэн байдаг байх нэ. Одоо хүртэл энэхүү онол нь за юу гэж дүгнсэн байдаг вэ гэж. Амьд бие махбод эс болон түүний амьдралын үйл ажиллагааны бүтээгдэхүүнээс тогтох бөгөөд эс ургамал амьтны бүтцийн нэгж юм аа гэж нэрлсэн. Тэгэхээр амьд бие болгонд бол эс байна. Тэрхүү эс нь бол амьдралын үйл ажиллагааг бий болгож идэг үндсэн нэгж юм аа гэж тодорхойлсон байдаг. За мөн эсийн үржил ургамал амьтны өсөлтийн үндэс болдог. За эс нь үржиж хөгжиж тоо нь олширсны үр дүнд ургамал амьтан бол өсөж томордог байх нэ. За мөн адил эсийн үр дүнд одоо олширсны үр дүнд ургамал амьтны үржил явагдаж тоо толгой ихсдэг байх нэ гэсэн ийм дүгнэлтийг бол ерөнхийдөө гаргаж хэлсэн байдаг байх нэ. Эсийн онолыг цаашд нь хөгжүүлээд Немцийн эмгэг судлаач Верхов их хувь нэмэр оруулсан байдаг бөгөөд өөрийнхөө үзэл бодлыг 1858 онд бичжээ. За тэрээр эсийн эмгэг номонд тодорхой илэрхийлсэн байдаг. Целлула буюу эс болгон эсээсээ үүсдэг гэдгийг тодорхойлсон байдаг. Энэ нь эс зөвхөн урд өмнө оршиж байсан эсээс үүсэх бөгөөд эсийн гадна амьдрал байхгүй учраас эс үүсэх өөр зам байхгүй гэж илэрхийлсэн. Тэгэхээр эс болгон эсээс үүснэ. Эсийн үүсэл бол яг нь эсээс л бий болох болохоос биш эсийн гадна талд бол амьдрал үйл ажиллагаа явуулахгүй юм байна. Ингээд эс бол яадаг вэ гэхээр бусад бүх амьд биесийг үүсгэх гол нөхцөл болсон байна. Эсээс эс үүсдэг юм аа. Эсээс амьдрал үүсдэг юм аа гэдгийг Верхов илүү их нотолж баталж байсан юм байна. За Оросын эрдэмтэн Кебер сүүн тэжээлтний өндгөн эсийг нээж амьд бүхэн үр тогтсон өндгөн эсээс үүсдгийг тогтоосон. Эсийн онол нь 19-р зууны томоохон онолын нэг бөгөөд энэ нь
чухал ач холбогдолтой юм байна. Амьд биетийн эст бүтцийн төсөөтэй байдлыг үндэслэн амьтан ургамлын гарал үүсэл болохыг тодорхойлон харуулсан байна. Фридрих Энгельс эсийн онолыг матери болон энерги хадгалах хууль Чарльз Дарвин байгалийн шалгалтын онолтой дүүцүүлэн өндөр үнэлсэн байдаг. За эсийн бүтэц үйл ажиллагаа хөгжлийн талаар хуримтлагдсан сүүлийн үеийн олон шинэ баримтууд бий болох бөгөөд эсийн тухайн онолыг улам байжуулсаар байгаа юм. Орчин үед эсийг юу гэж тодорхойлсон байт юм бэ гэж. Орчин үеийн эсийн онолыг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд эс амьд биеийн зүйл ажиллагааны дахиад хэлье. Эс амьд биеийн үндсэн нэгж юм аа гэж тодорхойлсон байна. За үргэлжлүүлээ. Орчин үеийн эсийн онолыг бол үндсэн 3 хэсэгт хаваадаг гэсэн тийм ээ. Нэгдүгээрт нь бол эс амьд биеийн бүтэц үйл ажиллагаа болон үржлийн нэгж юм аа. Тэгэхээр эс гэдэг юм маань бол ерөөсөө дангаараа юу гэхээр амьд биеийг бий болгочих чадвартай. Нэг эс ч амьд бие байдаг тийм ээ. За тэгвэл мөн бусад амьд биес, ялангуяа олон эст амьд биесийг ч бас яадаг бий болгох боломжтой. Тэр утгаараа биеийн бүтэцэд орж идэг. За мөн эсэд дотор үйл ажиллагаа явагдчихэдэг. За мөн эс маань өөрөө тодорхой хэмжээний үржлэлийг бий болгох ийм чадвартай байдаг. Энэ хамгийн анхны жижиг энгийн хэлбэр бол эс юм аа гэдэг энэ утгаар нь хэлсэн байна. За амьдрал энгийнч бай, нарийн төвөгтэйч бай. Эцсийн эц түүний бүтэц үйл ажиллагааг генетикийн хувьд эс хангадаг байна. Вирусээс бусад бүх амьд биес эсээс тогтдог. Түүндх бодис, энергийн хувирал, ашиглалт эсийн төвшин явагддаг байна. Мөн эсэд биологийн мэдээлэл хадгалагдаж ашиглагддаг байна. Энэ утгаараа эс амьд биеийн бүтэц үйл ажиллагаа үржлийн нэгж юм аа гэж хэлсэн байна. За хоёрт нь янз бүрийн амьтан ургамлын эс бүгдээрээ ижил төстэй байдаг. Бүх эсүүд бүтэц үйл ажиллагааны онцлогоос хамаарахгүйгээр ижил төстэй байна. За юугаараа ижил төстэй байд юм бэ гэж. Удмын мэдээллийг хадгалдгаар ижил төстэй. За мэдээллээ хувлан боловсруулж дараагийн үе удамд дамжуулдгаар ижил төстэй. Өөрийн үйл ажиллагааг явуулахын тулд удмын мэдээллийг ашигладагаараа ижил төстэй. Энергийн хадгалан дамжуулах, бодисын солилцоог удирдах, зохицуулах ерөнхий шинжүүдийг агуулдагаараа ижил төстэй. Эсийн үржил анхдагч эс хуваагдах замаар бий болдог байна гэж гуравт нь хэлсэн. Тэгэхээр гурав дахь нь бол юу гэсэн үг вэ гэхээр бүх үржлийн хамгийн анхдагч нь бол эсийн үржил байна. Эс хуваагдах замаар олширч олон болсноороо амьдрал үргэлжлэх боломжийг бий болгодог. За ийм гурван үндсэн агуулгатайгаар бол эсийн онол маань тодорхойлогдсон байдаг байх нэ. За эсийн бүтэц. Тэгвэл одоо эс ямар бүтэцтэй юм бэ гэж. Тэгэхээр бид нар биологийн шинжилгээ ухаан дээр үзсэн шүү дээ, тийм ээ. Альва амьд бий болгодог үндсэн 2 бүлэг байна. Тэр нь прокариот, эукариот байна гэсэн. Тэгэхээр прокариот гэдэг нь про гэдэг нь анхдагч, кариот гэдэг нь бөөм. Анхдагч бөөм ба эукариот, жинхэнэ бөөмд. Эсийн ялгаад байдлын тухай биологийн хичээл дээр үзсэн учраас үүнд зөвхөн эукариот эсийн талаар үзье гэж. За эукариот эсэд бие махбодод ургамал, мөөг, амьтан хамаарна. Ургамал ба амьтны эс бүтэц үйл ажиллагааны хувьд нэлээд төстэй байдаг боловч ялгаатай бас талууд бий. За тэгээд ургамлын эс нь бол юу гэх нь амьтны эстэй адил төстэй зүйлүүд бий. Жишээлбэл юу гэхээр эсийн бүрхүүл буюу хамтай, тийм ээ. За мөн эсийн шингэнтэй. За мөн одоо нөгөө оргиноидуудтай. За оршихуунтай гэх мэтчлэн
Эс маань бол өөрийн гэсэн бүтэцтэй энэ бүтцээрээ амьтан урамлахтай ижил төстэй байх нэ. За эвкарит эсийн бүтцийг үндсэнд нь 4 хэсэгт хуваана. Саяны миний ярьсан. Плазма мембран буюу одоо ургамал дээр бол эсийн хан. Эсийн гадуур хүрээлж буй түүний дотоод бүрэлдэхүүн эсийн гаднах материал болон хүрээлэн байгаа орчноос тусгаарладаг тэр гадаад бүрхүүлийг ерөнхийдөө плазмын мембран буюу эсийн хан гэж нэрлэдэг байх нэ. За хоёрт нь цитозол өөрөөр бас нөгөө протоплазм тийм ээ ургамлын эсийн шингэн. Эсийн дотор орчныг дүүргэсэн хагас урсамтгай шингэнийг хэлнэ. Хагас урсамтгайч гэдэг, хагас зуурамтгайч гэдэг яг одоо ус шиг шив шингэх юм биш ямар байх вэ? Тийм цэлцгэнсэн гэж ярьдаг тийм шингэнтэй байдаг байх нэ. За цитоплазм түүнд ууссан олон уурга фермент, тижээлийн бодис, ионы бодисууд бодисын солилцооны янз бүрийн шатанд оролцдог жижиг молекулууд агуулсан учраас ийм зуурамтгай шингэн байдаг байх нэ. За мөн тэрхүү шингэн дотор эргэтэнцрүүд буюу одоо органид гэж яриад байгаа тийм органоид гэж ярьдаг. Эдгээрүүд байна, мөн оршихуунууд байна. Цитозол суспенз байдлаар байдаг. Цитозол түүнд агуулгадж буй бүх эргэтэнцрүүд оршихуунуудыг хамтд нь цитоплазм гэж нэрлэдэг. За тэгвэл цитоплазм дотор байгаа одоо юу байх нь? Эргэтэнцрүүд байна. За тэр эргэтэнцрүүдийг органоидууд гэж нэрлэдэг тийм органоидууд. За эсийн дотор байнга оршиж аль нэг үйл ажиллагааг гүйцэтгэхэд мэрэгчсэн тодорхой хэлбэр дүрстэй өндөр зохион байгуулалттай бүтцүүд байна. Энэ бүтцүүдийг органоид буюу эргэтэнцрүүд гэнэ. За түүний дотроос хамгийн том нь эсийн удмын материалыг ихэнх хэсгийг өөртөө агуулсан эргэтэнцэр байна. Түүнийг бөөм гэнэ. За мөн эсийн хүнсний нөөц болон шүүрлэг тогтсон төр зүрийн хугацаанд барьж байдаг бүтэц байдаг. Түүнийг бол оршихуун гэж нэрлэж байна. За энэ зурган дээр бид нар харъя. За энэ юуны зураг вэ? За 10 жилд байхдаа бид нар амьтан урамлын эсийн зургийг харж ирсэн баг гэж. За тэгээ эндээс бас нэг юм хэлэхэд бид одоо ерөөсөө англи үгнээс айж санаа зовох хэрэг байхгүй. Англи нэртэй үгтэй юм гараад ирээс манайхаа ч хайгаад яна би энийг мэдэхгүй юм биш гэж бодоод байдаг. Тэгвэл энэ дээр бол юу гэсэн үг вэ гэхээр plant cell structure гэж тийм ургамлын эс structure бүтэц гэсэн. Ургамлын эсийн бүтэц. За тэгэхээр энэ зураг бол юу байх нь? Ургамлын эсийн зураг байдаг байх нэ. За тэгээ мэдээж хэрэг одоо энэ гадуура хантай тийм ээ. Тэгээ түүний дотор одоо хагас зуурамтгай шингэнтэй. Тэр хагас зуурамтгай шингэн дотор энэ олон бүтцүүд явна ш. Нөгөө жижиг эргэтэнцэр органоидууд мань явж байна. За энэ бүгдийг нийлүүлээд за ерөнхийдөө ургамлын эс гэж нэрлэдэг байна. За тэгээд одоо микроскопоор харуул ийм харагддаг байна шүү дээ. Нөгөө ийм хоосон орон зай байна гэдэг чинь ингэж харагдсан. Ингэж харагдсан учраас энд нэг хоосон орон зай энийг эс гэж нэрлэе гэж хэвэл энэний хооронд юу байх нь? Ийм хан байсан юм байна. Хан дотор хагас зуурамтгай шингэн байсан. Одоо энэ жижиг юмнууд маань бол юу байх нь? Органоидууд маань байсан байна гэж. За ямар органоидууд байдаг юм бэ? За энэ томоор харуулж байгаа хамгийн том тод харагдаад байгаа гэдэг шүү дээ. За үүнийг бол бөөм гинэ гэдэг. За бөөм нь бол бөөмийн бүрхүүл, бөөмийн шингэн, бөөмхөн гэсэн гурван хэсгээс тогтчихдог. За энд Golgi аппарат. За энд англиар бичсэн байгаа тийм ээ. Golgi аппарат. За энэ болохоор эндоплазмын тор. За тэгээ энэ дээгүүр нь одоо юу гэж байна вэ?
рибосом гэдэг юм суусан байна. За ингээ рибосом суугаад наалдаад ингээд байж байгааг бол барзгар эндоплазмид хоригдож байгаа. Барзгар эндоплазмид. За энд одоо наалдахгүйгээр рибосом байхгүй байвал түүнийг гөлгөр эндоплазмид хоригдож нэрлэж байгаа. За энэ ногоон өнгөтэй юмуд нь юу юм бэ гэж. Хлоропласт. За ерөнхийдөө бол ургамалд нөгөө фотосинтезийг явуулж идэг гол зүйл бол энэ пластид гэж юм байдаг. За түүн дотроос энэ хлоропласт буюу ногоон мөхлөгийг үүсгэж байдаг. Ногоон өнгийг үүсгэж байдаг. Фотосинтезийн процессыг явуулж идэг энэ эргэтэнцэр бол хлоропласт юм аа гэж. Пластид гэх ургамалд амтнаас ялгагдах 3 одоо юу эргэтэнцэр байна гэж үздэг. Түүний нэг нь бол энэ пластид юм аа. За пластид нь бол одоо хромопласт, хлоропласт, лейкопласт гэсэн юм 3 эргэтэнцэртэй. Энэ 3 гуруула тодорхой үүрэг гүйцэтгэв. За хлоропласт бол ерөнхийдөө энэ ургамлын ногоон өнгийг үүсгэж идэг юм байх нэ. За хромопласт нь бол ургамлын цэцэг жимсний өнгийг үүсгдэг тэр улаан өнгийг үүсгдэг тийм пласт байх нэ. За мөн лейкопласт гэх өнгөгүй тийм оргиноид байдаг байх нэ. За энэ нь бол шимтгийллийн бодисыг нөөцлөж байдаг ийм үүрэгтэй эргэтэнцэр бас байдаг байх нэ. За дараагийнхан зүйл бол энэ одоо давхар кристалл буюу одоо нөгөө давхраа үүсгэсэн гэж ярьдаг тийм ээ. Энэ эргэтэнцэр байгаад байгаа. За энэ эргэтэнцэрийг ерөнхийдөө бол митохондр гэдэг. Давхраа үүсгэсэн, давхар ийм бүрхүүл үүсгэсэн, давхар мембрантай ийм эргэтэнцрийг бол эсийн шингэн дотор байгаа ийм эргэтэнцрийг бол митохондр гэж нэрлэдэг. За энэ нь бол ерөнхийдөө бол эсийн энергийн их усрыг бий болгож идэг ийм оргиноид байх нэ. За дараагийнх нь лизосом. За энэ бол ерөнхийдөө лизосом бол нөөцлөгч ийм оргиноид байна. Шинжлэлийн бодисыг нөөцлөдөг. За рибосом гэж ярьсан тийм ээ. Жижиг лизосомоос арай жижиг ийм мөхлөг байдаг. За энийг бол одоо юу гэдэг вэ гэхээр удамшлын мэдээллийг дамжуулагч уургийг нийлэгжүүлдэг байна гэж үзэж байгаа. За дараагийнх нь энэ дээр одоо энд нэг юм байгаа. Энэ тунгалаг нэлээ их устай юм шиг тийм ээ. За энэ бол нөгөө оршихуун буюу вакуол гэж ярьдаг. Энд бол одоо нөгөө ургамлын хортой илүүдэл бодисыг өөртөө шингээж авдаг ийм вакуол гэсэн эргэтэнцрүүд. Энд бол ургамалд илүү их ажиглагддаг байна. Ургамлын эсээр ажиглагддаг. Энэ хэдий ч нэ том байна, төдий ч нэ энэ ургамлын эс өсөж томорцсон байдаг байх нэ. Энэ ургамлын эсэд дотор вакуол дүүрэн болох юм бол энэ ургамлын эс бол өвхөж байдаг байх нэ гэдэг юм. Ийм байдаг. За ийм эсний онцлогийг харж болох юм аа. За дээрэс нь энэ ургамлын эс дээр амтны эсээс ялгагдах юм нь юу гэдэг вэ гэхээр эсийн хан буюу бүрхүүлээр ялгагдж байдаг. Маш хатуу бат бих хан бүрхүүлтэй байна гэж. За энэ бодис солилцоо явуулдаг сувгууд байгаа эдгээр. Гадагшаа буюу дотгошоо одоо цитоплазмын ус эрд ставсыг одоо нэвтрүүлэх, гаргах тийм ээ үүргийг гүйцэтгэж идэг ийм амсрууд байна гэж үзэж байгаа. За ийм зүйлүүдээс ерөнхийдөө бол эсийн ургамлын маань эс тогтдог байх нэ. За ерөнхийдөө ургамлын эсийг харахад микроскопоор харахад дандаа ийм дөрвөлжиндүү хэлбэртэй байдаг. Өнцөг үүсгэсэн хэлбэртэй. Одоо энэ гадна талын энэ хэсгээр бол одоо юу байх вэ гэхээр дараагийн нэг ургамлын эсийн
одоо юу вэ? Хан байгаа юм шүү дээ. Тэгээ энэ зузаан хантай энэнгүүрээ бэхлэгдэж хоорондоо бодисын солилцоо явуулж ингэж байдаг юм байх нэ. За ингээд ерөнхийдөө энэ хичээлийн туршид бид нар юу хийх ёстой юм бэ? За түрүүний нэгдүгээр лекцийг бас ер нь хичээл дээр бид нар хичээл лекцээ бол тэмдэглэж явах ёстой. Тэгэхээр хичээлийнхаа лекцийг маш сайн тэмдэглэж явна. За дээрэс нь хичээл болгон дээр даалгавар өгнө гэж. За тэр нь юу гэдэг вэ гэхээр одоо өнөөдрийн хичээлийн даалгавар бол тухайн хичээл болгонд даалгавар өгөх нь. За өнөөдрийн хичээлийн даалгавар бол ургамлын эсийн зургийг зурна. Саяны дээр харуулсан ургамлынхаа эсийн зургийг зурх нэ. За мөн ургамлын эсийн бүтцийн тухай дэлгэрэнгүй бичнэ. Ургамлын эс ямар бүтцтэй вэ? За түрүүн би ярьсан 4 хэсгээс бүтнэ гэж ярьсан шүү дээ. За тэгээд ургамлын эсийн бүтэц дотор оргиноидууд байгаа. Тэдгээр оргиноидуудын бүтэц үүргийг харьцуулан хүснэгт хийж дэвтэртээ бичнэ. За мэдээж иргэдүүн гарах явцад бол эдгээрийг бол шалгаж үзчихэж дүнгээ гаргана гэж ойлгороо. Тэгэхээр ген даалгаврыг бол маш сайн хийх ёстой гэж бодож байна. За ерөнхийдөө 10 жил бид нар асар ихээр энэ даалгаврыг бол хийдэг. За тэгээд одоо ихтэй сургуульд орсон ч гэсэн энийг хийх юм. Яагаад вэ? Та байгаль орчны мэрэгжилтэй учраас тийм биологи ургамал амтнаас бол салахгүй. Тийм учраас заашгүй эдгээрийг хийж явах хэрэгтэй. За тэгээд би муухай зурдаг хиймээргүй байна гэж ерөөсөө тийм шалтгаан бол хүлээж авахгүй. Өөрийнхөө хэмжээгээр тодорхой хэмжээнд зурж хийсэн байх шаардлагатай. За тэгээд би бол одоо яах вэ гэхээр зураг харуулна. Та тэрний талаар ярьдаг байх хэрэгтэй. Тэгжээж л түн чин гарах нь байна шүү гэдгийг хараарай. За эсийнхээ бүтцийг дэлгэрүүлээд үзье хэдүүлээ. Ер нь эсийн бүтцийг ургамлын эсийн бүтэц үүрэг үйл ажиллагаа түүний тухай ойлголтыг эзэмшүүлэхэд л оршоод байгаа. За түрүүн би ярьсан. Эс бол юу гэсэн? Үндсэн 4 хэсгээс тогтно гэдэг. Тэ эсийн бүтэц бол үндсэн 4 хэсгээс. За нэгт нь плазма мембран, хоёрт нь цитозол, гуравт нь эргэтэнцрүүд, дөрөвт нь оршихуй. За эсийг хүрээлж байгаа. За гадаад орчноос хамгаалах, тусгаарлах, бодисын солилцоог явуулах ач холбогдолтой гадаад давхраа хальсыг одоо юу гэх юм? Плазма мембран буюу одоо эсийн хан гэж нэрлэнэ. Ургамлын эсийн хан гэж нэрлэнэ. За түүн дотор байгаа хагас зуурамтгай шингэнийг цитозол гэж нэрлэдэг. Тэ? За өөрөөр бол протоплазм гэж нэрлэнэ гэдэг ба шүү дээ. Ургамал дээр бол протоплазм гэж нэрлэнэ. За тэгээ миний нөгөө нэг үзүүлсэн ургамал судлал сурагчиг. Ургамал судлалын сурагчиг. За энэ номон дээр бол одоо протоплазм гэж бичсэн байна. Протоплазм гэж бичсэн. Тэгэхээр энэ маань өөрөө юу вэ гэхээр протоплазм гэхээр гайхах юм байхгүй нь шүү дээ. Нөгөө цитозолын маань цитоплазм гэж яриад байдаг. Тэр эсийн шингэнийг маань хэлж байгаа юм байна гэж байна. За эсийн шингэн дотор тодорхой үйл ажиллагаа явуулдаг. Тодорхой хариуцсан бүтэц зохион байгуулалтаа үүрэгтэй энэ тодорхой бүтэц байдаг. Түүнийг эргэтэнцрүүд буюу оргиноидууд гэж нэрлэдэг. Эсийн хүнсний нөөц болон шүүрлээс тогтсон төр зуурын бүтцийг бол оршихуун гэж нэрлэнэ. За тэгвэл эдгээрийг яаж хэрхэн судалдаг юм бэ гэж. За эсийн бүтцийг судлахын тулд мэдээж хэрэг гэрлийн болон электрон микроскопын тусламжтайгаар судална. Амьтан ургамлын эсийн бүтцийг яг адилхан гэрлийн болон электрон микроскопоор судлана. За мөн томруулдаг шил, тулгуурт өсгөгч шил. За тодорхой хэмжээний одоо амьтан ургамлыг барих, тийм ээ? Багажууд бас хэрэгтэй байдаг. За түүнийг бол сачок
гэж нэрлэдэг байгаа одоо энд байна тийм ээ. За өөрөөр бас урамлаа түүгээд урамлын хатаадс буюу гербар хийдэг байгаа. Одоо түүнийг одоо томруулдаг шилээр харах жишээ нь тийм. За мөн адил одоо энэ юу байгаа. Питрийн аяга одоо нөгөө дээж аваад хийж тавьдаг одоо энэ шилэн аяга байна. Шүүгч аяга тийм. За мөн дээр нь одоо юу байх вэ гэхээр пинцет одоо чимхүүр гэж тийм. Зэрэг багажуудаар бол одоо яах вэ? Эсийн судалгаа хийдэг байх нэ. За ихэвчлэн бид бол одоо 10 жилдээ байхдаа юу үзэж байсан бэ гэхээр тэр урамлын эсийн ялангуяа сонгины одоо илтэс дээр одоо микроскопоор харж эсийг хаа гэж бодож байна. За эс нь амьд биеийн бүтцийн нэгж бөгөөд вирусаас бусад бүх амьд биесээс тогтдог. Мөн биеийн нэг эсээс тогтдог амьд бие ч байдаг. Байгаль дээр орших эст бүтцтэй бүх амьд бие махбодыг нэг ба олон эс гэж ангилдаг. Ихэнх эс нь хүний нүдэнд харагдахгүй. Маш жижиг учраас зөвхөн микроскопоор харж идэг. Микроскоп нь гэрлийн болон электрон микроскоп гэсэн хоёр янз байдаг. Гэрлийн микроскоп нь 3600 дахин томруулах, электрон микроскоп нь түүнээс хэдэн зуун мянган дахин томруулж харуулж байдаг гэж үздэг. Эсийн судалгаанд центрифугээр эргэлдүүр одоо ертөнцрүүдийг ялгаж будаж харах боломжтой байдаг. За гэх мэтчлэнгээр бол за тэгвэл одоо микроскоп гэж юу юм бэ гэж. Микроскоп үндсэн 3 хэсгээс тогтож байгаа. Оптикийн хэсэг. За одоо энэ одоо дурандаж хараад байгаа хэсгийг бол оптикийн хэсэг гэдэг. За гэрлийн хэсэг. За мэдээж яриг бид нар альва зүйлийг дурандахдаа энэ хэсгээ одоо гэрэл рүү харуулan тавина. Одоо энэ дээр бол нөгөө судлах гээд байгаа тэр илтсээ авчирч тавина шүү дээ тийм ээ. Тэгэхээр гэрлийн хэсгээ энэ рүү тусгаж харуулна. За тэгээд механик үндсэн хэсэг холдууж ойртуулдаг хэсэг байдаг. За ийм байдлаар микроскопоор бол одоо юугаар шинжилгээг хийх нэ. За оптикийн хэсэг нь юу байдгийг бэ гэж. За оптикийн хэсэгт нэгдүгээрт нь юу байх вэ гэхээр окуляр гэж хардаг хэсэг. За эндээс одоо та хэд тоог нь хараад явж байгаа хаа гэж бодож байна. За дараагийнх нь болохоор дурангийн хоол. За тэгээд сэлгүүр гэж. Ийм 3 хэсгээс оптикийн хэсэг нь тогтж байна. Тэгэхээр энэ хэсгийг бол ерөнхийдөө юу гэж байна вэ? Тэр оптикийн хэсэг гэж нэрлэдэг байна шүү, тийм ээ. За гэрлийн хэсэг гэж юу хэлж байгаа юм бэ? Толь. За гэрэл тохируулагч гэсэн ийм 2 хэсгээс тогтно. За энд бол ерөнхийдөө юу яадаг? Гэрлээ тусгах одоо гэрэл тохируулагч тавих нь байна. За дээр нь энд толь тавих. Толь буюу одоо нөгөө авсан зүйлээ тавих нь байна. За тэгвэл механик хэсэг гэж юу юм бэ? Суур, тулгуур гэсэн 2 төрлийн тохируулагч энд тавина. За энэ хоёрыг одоо ерөнхийдөө яах нь эргүүлж тавих нь шүү дээ. За ийм байдлаар эргэлдүүлэн нааш цааш нь ойртуулан одоо энэ суур гэдэг юм яг жинхэнэ бол энэ хэсэг. Ойртуулж дээш доош нь боолгож тийм ээ шинжилдэг байх нэ. За ингээд микроскопоо тавиад тэгвэл микроскоптой ажиллах дистрал
Гэрэлтэй тал руу ширээн дээрээ хөдөлгөөнгүй микроскопыг байрлуулна. Гэрлийг дуран руу чиглүүлж харах зүйлээ тавиур дээр тавьж хавчаараар дарна. Эхлээд оптикийн баг өсгөлтөн дээр тавьж дуранг винтээр дээш доош нь хөдөлгөн тааруулж харна. За ийм байдлаар явдаг байна. Сая би дээш доош нь хөдлөгдөг талыг тийм ээ хянаж өгсөн байна. За дараагийнх нь төр бэлтгэл хийх. Судлах зүйлээ залуур зүгээр бага зэрэг авч тавиур шилэн дээр тавина. Одоо тэр залуур зүү гэдэг нь пинцет. Пинцетээр маш нимгэн зүсээд тийм ээ. Одоо сонгины юм бол маш нимгэн зүсээд тэр тавиур шилэн дээрээ тавьдаг. За тэгээд түүн дээрээ бага зэргийн ус тусаана. За үүнийг бүрхүүл шиллээр сайн дарна. Дахиад давхар шил тавих нь. Тавиур шилэн дээр бүрхүүл шил гэдэг нарийнхан шил байдаг. Тэр шилийг тавь. Тэгээд дараад ирэхээр яах вэ гэхээр нөгөө дотор нь байгаа зүйлс тарж ингэж ирдэг. Нөгөө устай маань ингэж тараад харагдах нь. За ингэ бэлэн болгомогц микроскопын тавиур дээрээ тавьж харнаа. Болно гэж. За сонгино ирчлээ. Сонгиныхаа ирчсэн хэсгээс бага зэргийн хальс нингэн илтгэс авна гэж ярьж байгаа. За тавиур шилэн дээр тавилаа. Түүн дээр бага зэргийн ус тусаана. Тавиур шил гэдэг маань энэ дөрвөлжнийг ярьж байгаа тийм ээ. За энэ дөрвөлжин том шилэн дээр илтгэсээ тавилаа. Түүн дээр бага зэргийн ус тусаана. Дээр нь жижиг дөрвөлжин наалдац шил нингэн шилийг тавина. За ингээд бэлэн болсон юугээ тавиур шилэнд энэ хоёрын завсар хийгээд гэрлээ тусгай харах нэ. За ийм байдлаар харсны үндсэн дээр одоо эс дотор байгаа ертөнцрүүдийн бүтэц үүргийг харах нэ. Тэгэхээр эс дотор байгаа, эсийн шингэн дотор байгаа, нөгөө протоплазм дотор байгаа тодорхой хэлбэр төрхтэй, тодорхой бүтэцтэй, тодорхой үүрэг гүйцэтгэдэг жижиг зохион байгуулалт бүхий бүтэцүүдийг олж харна. Тэрний хамгийн том тод харагддаг зүйл нь бол би юу гэж хэлсэн бэлээ? Бөөм юм аа гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр эсийн удмын материалыг хадгалагч, эсийн үйл ажиллагааг зохицуулагч нь бол бөөм байдаг. За эрбсон бол уургийг нийлэгжүүлэх хэрэгтэй. Эндоплазмын тор нь эсийн уургийн нийлэгчлийг явуулах түүнд хэрэгцээд шимт хичээлийн бодисыг хүргэж өгөх ийм торлог байдаг. За Голжин комплекс эндоплазмын торд нийлэгдсэн уургийг, өөх тосыг, нүүрс усыг одоо ангилан ялгах ийм ертөнцийг хэлдэг. За цитоскелет гэж. За эсийн дотор байгаа арга эсийг бүтээгч тулгуур хөдөлгөөний ертөнцийг бол цитоскелет гэж нэрлэдэг байгаа. За лизосом гэж байна. Эсийн хоол боловсруулах ертөнцөр, нөөцлөх ертөнцрээ гэж хэлсэн дүрмээ. За митохондр нь бол эсийн энергийг үүсгэгч ертөнцөр. За пластид бол зөвхөн ургамалд байдаг. 3 янз байна гэж ярьсан тийм ээ. Хромопласт, хлоропласт, лейкопласт гэж. Харилцан бие биедээ хувирах чадвартай 3 хэлбэртэй ийм пластид байна. За тэгээ пластид бол юу гэсэн? Ногоон нь бол хлоропласт, улаан өнгөтэй нь бол жижиг үр жимсний өнгийг бий болгодог. Хромопласт, лейкопласт нь шимт хичээлийн бодисыг нөөцлөгч ийм будагч нөсөөт бодисыг агуулсан лейкопласт гэсэн юм байдаг байх нэ гэд. Ийм ертөнцрүүд байдаг. За ургамлын эс, амьтны эс хоёр бол ялгаатайг харж байна. За ургамлын эс бол ерөнхийдөө юм таст хэлбэрийн тийм ээ 100 одоо юу гэдэг нь дөрвөлжин дүүч юм олон талтай ийм эс байдаг. За
За амьтны эс бол ийм дугуй хагас 100% өндгөрхүү маягийн байдаг гэд гаднаас нь харахад л ургамлын эсийн ялгах боломжтой. За ургамал мөөг бактери эсвэл гадуураа эсийн хамтай түүнийхээ дотор мембран бүрхүүлтэй. Энэ нь эсэд тулгуурын үүргийг гүйцэтгэж байдаг. Энэ гадна талын бүрхүүл хатуу эсийн хан бол тулгуурын үүргийг гүйцэтгэж байдаг. Ургамал нөгөө босоо байгаад байдгийн учир нь энэ хатуу хантай учраас ингэж босоо ихц зогсож байдаг байна. За амьтны эс бол дан мембран бүрхүүлтэй, давхар биш, дан мембран бүрхүүлтэй, нимгэн бүрхүүлтэй байдаг байна. За энэ дотор хоёуланд нь бол бөөм байгаа. Хоёуланд нь нөгөө Golgi аппарат байгаа. Хоёуланд нь лизосом, рибосом, митохондри гэж байдаг. За илүү байдаг юм энд бол вакуол байна. За амьтны эсээр вакуол гарч ирээд алга болдог бол ургамлын эсэд насан туршид нь байж идэг. За тэгээд хэдий залуу эсэд бол бага байдаг. Томрох тусан вакуол бол хөгшрөх тусан бол өшөө илүү томорсоор байдаг байна. За пластид байна. Ургамлын эсэд пластид байдаггүй байна. Амьтан ургамлын эсэд одоо эсийн төв центроил гэдэг юм хуваагдлын үед гарч ирж идэг. Ийм байна. За тэгэхээр гэртээ бол яах вэ? Ургамлынхаа эсийг зурах нь. За ургамлын эсийн бүтцийн зургийг зурна. Нэгт. Хоёрт ургамлын эсүүдийн оргиноидуудын бүтэц үүргийг хүснэгтээр хийн. Ийм даалгаврууд өгж байгаа шүү. За 10 жилийн ном нөгөө миний яриад байсан Тэмүүлэнгийнхаа биологийг 10 жилийнхаа биологийг за саяны нөгөө харуулсан энэ ургамал судлалын сурах бичгийг тийм ээ. За энэ ургамал судлал сурах гэдэг. За энэ номоо за ургамал судлал гэсэн өөр бусад номнуудыг за мөн адил одоо энэ Кэмпбелийн биологи гэдэг энэ ном тийм ээ. Эдгээр номнуудыг ашиглаад гэрийнхаа даалгаврыг хийж багштаа явуулаарай. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.